байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Шиотог их сургууль болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос хамтран гаргаж буй өмгөөллийн өнцөг зураг подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн дугаараар Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч Инхбатар Овогтой энэ хэрэгт оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч бас өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр юуны төрөнд та өөрийгөө одоо товч танилцуулна гэж хүсэж байна. За намайг Инхбатрын Эрдэнэ гэдэг та сайн нэрийн маань хэлчихлээ те. За би Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчөөр одоо 10 дахь жилдээ өмгөөлөгч ажлыг эрхэлж байна. За анх бол 2013 онд Экцэг их сургуулийн хууль зүйн сургуулийг эрхцүүлж мэргэжлээ төгссөн. За төгсөөд шүүхийн байгууллагт буюу захиргааны иргэн шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байгаад за ингээд өмгөөллийн шалгалт хуульчийн шалгалтандаа тэнцээд ингээд өмгөөлөгч болоод одоо 10 дахь жилд ажиллаж байгаа. Ийм хуульч өмгөөлөгч юм байна. За хоёлаа яриагаа цаашаа үргэлжлүүлэхийн өмнө юуны төрөнд та яагаад энэ өмгөөлөгч болох шийдвэрийг гаргасан бэ гэдгийг сонсомоор байна. За миний өмгөөлөгч болох шийдвэрийг гаргасан гэж бас их сонио. Бас их сонио. Анх бас шүүгч болно, прокурор болно гэдэг нэг оюутан байхад чинь 1-р курсэд орохдоо баг улсын дээдхэн шүүгч ордог тий. 2-р курс, 3-р курсээс арай ингээд нэг номын доо сонсоод нөгөө доошлоод суурьндаа бууна гэдэг шиг болоод за ингэж явсараад шүүгч болно гэж боддог байжгаад за сүүлд ер нь нэг өмгөөлөгчөөр ажиллаад үзвэл шүүхийн байгууллагт ажиллаж байгаад гараад за ер нь нэг өмгөөлөгчөөр ажиллаад үзье. Бас хүн ингэвэл бас илүү олон талт хөгжих юм болов уу гэж зүгээр дотроо дүгнэлт хийгээд зүгээр нэг оролдоод үзьегээд за манай нэг бас надад дэмжсэн миний нэг бас өмгөөлөгч ах байгаа. За Отгонбат гэж өмгөөлөгч байгаа те. Энэ хүн бол намайг ингээд өмгөөлийн зах зээл дээр ажиллаад үзээ чи өмгөөлөгч бол боломж чамд байна гэдэг. Ингээд анх өмгөөлөгчдийн холбоонд одоо гишүүнээр ороод за ингээд өмгөөлөгч гэдэг зах зээл рүү өмгөөлөгч болоод явсан. Одоо ингээд эдийн 10 жил өнгөрцөн байна. Бас баггүй хугацаа өнгөрсөн байна. Тийм байна тий. За тэгвэл одоо ингээд өмгөөлөгчийн ажлыг хийж байхад яг шаардлагатай хамгийн чухал 3 ур чадварыг нэрлэж гэвэл та юу хэлэх вэ? За өмгөөлөгчийн ажлыг хийхэд хамгийн чухал 3 ур чадвар гэвэл за өөрийн бодлоор тий. Миний хувьд бол практик туршлагаасаа ингээд бодоод үзэх юм бол би бол ярих чадвар байх хэрэгтэй гэж бол хэлнэ. Өөрөөр мэтгэлзэх ярих гэдэг чинь те нийтлэхээр мэтгэлзэх, хүнд үгээ ойлгуулах, толгойдоо бодож боловсруулсан зүйлээ бусдад тайлбарлан таниулах гэдэг ярих чадвар байх хэрэгтэй байх гэж бодож байна. Хоёрт сонсох чадвар маш сайн байх хэрэгтэй байх. Бусдын үг яриаг маш сайн сонсдог, сонссон зүйлээ ойлгоод авдаг, тэрэндээ хариултаа бэлддэг те ингээд сонсох чадвар маш сайн байх хэрэгтэй байх. За гуравт бол мэдээж унших, бичих чадвар бол зайлшгүй байх хэрэгтэй байх те. Толгойдоо бодоод ойлгоод байдаг тэгсээнэ бусдад бичгийн хэлбэрээр одоо шүүхийн байгууллага, прокурорын байгууллагад бусад байгууллагад хүсэлт гаргах чинь нөгөөдгөө бичиж ойлгуулж чадахгүй, таниулж чадахгүй бол бас энэ чинь юу болчих вэ? Тэгэхээр бол би бол унших, бичих, тэ сонсох чадруудыг бол маш чухал зүйл гэж хэлнэ миний хувьд. За тэгэхээр одоо ингээд сонсохоор унших, бичих, сонсох чадвар гэдэг бол одоо баг хүн болгонд байх ёстой чадвар шиг сонсогдож шүү дээ. Тэгэхээр одоо хүн болгон өмгөөлөгч болъё гэд хичээгээд одоо суралцаад явбал боломжтой байдаг юм болов уу? Эсвэл арай тийм онцлог ур чадвар гэх юм уу? Мэдрэмж гэдэг ч юм уу одоо өмгөөлөгчийн торгон мэдрэмж гэдэг үг байдаг шүү дээ. Тийм юм нь одоо ингээд тусдаа байдаг юм болов уу? Тийм. За маш сонирхолтой асуулт байна таны асуулт те. Энэ талаар бас өмнө нь бол яг одоо бодож яг тэгж тухайлан бодож бол үзсэнгүй. Гэхдээ бол хүн болгонд одоо хуульч болох одоо чадвар бол байна уу байгаа. Өөрийнх нь гагцхүү чин үнэнч хүсэл сонирхол би яг энэ хуулийн салбарт ажиллая, хуулийн салбарын нэг эдис болъё, үнэхээр өмгөөлөгч болъё гэсэн хүсэл сонирхол байгаа бол энэ хүн болгонд байлттай. Тэрнээс бол тийм одоо хүн болгоны чадахгүй хаалттай гэдэг нь бол бас биш шүү дээ. Тэгэхээр яг нэгдүгürt хандлага нь их чухал те. Өөрөө яг энэ салбар руугаа зүтгэе, энэ салбартаа одоо амьдралаа холбоё, энэ салбарыг өөрийнхөө одоо юу гэдэг ур чадрын нэгэн хэсэг болгоё гэж зорж мэрэгжлээ сонгож байгаа бол одоо бас чинээр сонгох гэж байгаа залуучууд байгаа бол чин үнэнчээр энэ салбарт ажиллах юм бол хүн болгонд боломж байгаа. Тийм. Харин одоо уншиж бичих гэх түрүүн би нөгөө хэлсэн чадруудаас ингээд хүн сонсоход энгийн юм шиг боловч энэ өөрөө одоо надад итгээд ирсэн үйлчлүүлэгчийн маань хувь хамгийн одоо итгэлийн гол 3 цэг юм болов гэж би бол одоо хараад байна. Тийм. Нөгөө хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг нэг үг байдаг шүү дээ. Тийм ба. Магадгүй энгийн ур чадваруудаас одоо сайн өмгөөлөгч гэдэг тэр хүнийг бүрдүүлдэг болов уу гэж ойлголоо. За тэгэхээр таны хувьд одоо сайн өмгөөлөл
гэж юу хэлэх вэ? Сайн өмгөөллийг нь ялалт байгуулад байхыг хэлдэг юм болов уу? Эсвэл ямар нэг өөр одоо ойлголт байдаг юм болов уу? За сайн өмгөөлөгч гэх юм бол энэ одоо хүн болгоны л харах өнцөг өөр бахал та. Тэгэхээр хамгийн түрүүнд би бол сайн өмгөөлөгч гэдгийг томьёолохын тулд эхлээд үйлчлүүлэгчтэй чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй тийм. Намайг гэж зориод ирсэн, надад итгээд ирсэн хүнд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. За мөн тэр хүнийхээ хувьд сэтгэл зүйч нь бас байх хэрэгтэй тийм. За нөгөө талаар тэр хүнээсээ дор сэтгэл зүйтэй байж болохгүй. Тэгээ өөрийнхөө үйлчлүүлэгчээс дор сэтгэл зүйтэй байх юм бол одоо тэр хүн надад итгэхийн хэрэг юу бах вэ? Хоёрдугаарт үйлчлүүлэгчээсээ дор мэдлэгтэй байж болохгүй тийм. Тэгэх юм бол тэр хүнд өмгөөлөгчийн буюу миний шаардлага байхгүй болчихно. Тэгэхээр тийм учраас одоо сайн өмгөөлөгч болъё гэж одоо үзэж байгаа бол хамгийн түрүүнд багаар туршлага хуримтлуулах тийм. Ялалт болгон одоо нөгөө манай өмгөөлөгчийн нөгөө кино байгаа шүү дээ тийм. Хүн болгоно нийгэм үзсэн баг. Тэр кинонд ялалт болгон одоо алга дашилтаар ирдэг вэ гэдэг одоо их мотонд ороод байгаа шүү дээ манай салбар. Тэгэхээр сайн өмгөөлөгч байя гэх юм бол юун түрүүнд маш төвчээртэй. Дээрэс нь одоо маш хүлээцтэй. Дээр нь ингээд маш юмд ингэж сэтгэлээсээ ханддаг байх юм бол энэ өөрөө сайн өмгөөлөгч болохын ихтлээ гэж бол харж байгаа. Тэрнээс шул ялж ялагдах юм бол одоо байж лээ шүү дээ. Тэрийг эцсийн дүндээ шүүхийн байгууллага бензэлж байгаа учраас одоо энийг бол одоо бүгд ялаал ингээд ялагдаад байна гэхэд бол өөрөөсөө байх л та. Тэгэхээр бол чин сэтгэлээсээ л одоо мэрэгжилдээ үнэнч байх юм бол сайн өмгөөлөгчөө гэж би томьёолох гэдэг. За ойлголоо. Тэгэхээр өмгөөллийн эрх зүйн салбарын одоо өмгөөлөгчийн нийгэмд бүтээж байгаа үнцэн гэвэл одоо юу гэдэг юм болов? За нийгэмд бүтээж байгаа үнцэн гэдэг зүйлийг тайлбарлахаас урдаар би нэг товчхон нэг зүйлийг тайлбарлах нь зүйтэй байна тийм. Эхлээд өмгөөлөгч гэж хин юм бэ тийм. Өмгөөлөгч нь өөрөө хэн байж энэ нийгэмд үнцэн гэдэг зүйлийг бүтээх гээд байгаа юм бэ гэдгийг бол тайлбарлах нь зүйтэй байна. Тэгэхээр өмгөөлөгч гэдэг бол танд тулгамдсан асуудлыг буюу хуулийн хүрээнд хэрхэн оновчтой шийдвэрлэхэд зөвлөн туслах үүрэгтэй хүн. Миний ойлгож байгаагаар бол тийм тайлбарлах. За тэхийн тулд зөвлөн туслахаа зөвөр сонгоод мөн хуулийн зөвлөгөөгөө зөвөр аваад эхлэх юм бол өөрөлдөл гараа чинь зөв байх юм бол одоо бариач нь бас хуулийн хүрээнд зөв байх боломжтой л гэсэн үг. Тэгэхээр бол өмгөөлөгч хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг бол угаасаа маш тодор томрогноор хэлэхэд бол өмгөөлөгч бол таны эрх зүйн хуулийн хүчтэй гэж хэлэх гэдэг. Тэгэхээр бол нийгэмд бол гараа далахад ч гэсэн хуулийн харилцаа, нийгмийн харилцаанд орж байгаа учраас энэ бүгдтэй та томоохон шинжилэл хийх, томоохон алхам хийх, за магадгүй бизнес эрхэлж байгаа хүн гэрийг контракт хийхдээ ч гэсэн өмгөөлөгчөөс хуульчаас зөвлөгөө аваад явах юм бол таны одоо эрсдэл төлөж чиний багаснаа гэж байна. Тэгэхээр нийгэмд бол таны хууль зүйн хувьд эрсдлийг хамгаалагч байх боломжтой гэж харагдана. За ойлголоо. За тэгэхээр өмгөөлөгч хүний үнц нь одоо нийгэмд эзлэх байр суурь гэх юм уу те юм байдаг гэж ойлголоо. За тэгвэл таны хувьд энэ Эрдэнэ өмгөөлөгчийн хувьд 10 жил өмгөөлөгчийн ажлыг хийсэн байна. Та одоо өөрийнхөө явуулж байгаа үйл ажиллагаанд баримтлагдаг зарчим гэвэл юу байх вэ? За үйл ажиллагаанд баримтлагдаг зарчим гэвэл бас их сонирхолтой л та их сонирхолтой асуултууд асууж байна. Үйл ажиллагаанд баримтлах зарчим гэвэл би бол чин үнэнчээр хоёргүй сэтгэлээр ажиллахыг л үйл ажиллагаанд ирэх юм болгодог. Өөрөөр хэлбэл түрүүн ч бас тайлбарласан байна те. Намайг зориод ирсэн үйлчлүүлэгчтэй чин сэтгэлээсээ хуулийн хүрээнд болохоос нь болохгүйг нь хүртэл хичээгээд үзье. Энэ бол миний одоо энэ хугацаанд одоо баримтлж ирсэн зарчим гэх юм да тий. Одоо нөгөө нэг олон нийтийн дунд нэг ийм өрөөсгөл ойлголт байт юм болоо гэж бодсон. Одоо ингээд прокурор гэхээр заавал ялах гээд идэг, шийтгэх гээд идэг. Өмгөөлөгч болохоор буруутай хийсэн ч хамаагүй одоо уснаас хураа аваад гарна гэсэн нэг ойлголт идэг. Энэ бол одоо өрөөсгөл ойлголт гэж ойлгох юм зөв. Маш зөв тий. Энэ ойлголт маш зөв. Прокурор гэхээр одоо хүнд ял өгөөд идэг, яллаад идэг тийм бас биш шүү дээ тий. Энэ прокурорын байгууллага прокурор гэдэг хүн чинь нөгөө талдаа гинтнийг шийтгэх, гинбүүг нь одоо цагаатгах. Бас ийм одоо буюу цагаатгах ялах талын нотол хоёрыг зэрэг цуглуулдаг ажиллагаанд хяналт тавьдаг ийм субъекттэй. Өмгөөлөгч болохоор яадаг вэ гэхээр өмгөөлөгч авлаа гэхээр одоо гинтэрэг хийцэн бол одоо ялгуу гарна ч юм уу цагаатгах. Энэ сайн өмгөөлөгч гэж байна. Магадгүй нийгэмд зарим нэг хүмүүсээс би сонсч л байсан тий. Би үнэхээр гинтэрэг хийцэн байхад намайг цагаатгаад өгөх юм бол энэ сайн өмгөөлөгч. Энэ
өөрөөсгөл ойлголт л та тий. Одоо эн чинь маш олон зүйлүүд байна. Гэмт хэрэг жишээлбэл үйлдчихэд хийсэн гэмт хэрэгтэй тохирсон ял шийтгэлийг авахын тулд одоо үйлчлүүлэгчтэй тохирсон ял шийтгэл хариуцлагын хүлээлгэхийн тулд өмгөөлөгч ажилладаг. Тэрнээс бол хилмигдүүлэхгүй хүний өмнөөс хилмигдээд өндөр ял шийтгэл авахаас хамгаалдаг. Үнэхээр гэмт хэрэг хийгээгүй бол бас цагаатах талын байр суурьтай бас энэ харьцангуй олон одоо ойлголтууд л. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ингээд процессын хувьд ингээд бодоод үзэхээр яг тэр одоо хэрэгт холбогдсон байгаа хүн гэх юм уу те эрх зүйн байдлыг нь яг зөвөр шийдвэрлүүлэх зорилготой үйл ажиллагаа. Ерөөсөө эцсийн дүндээ бол зөвөр шийдвэрлүүлэх яг тэр хүнд ямар хууль зүйн тусалцаа хэрэгтэй байна. Яг тэр тохирсон хууль зүйн тусалцааг үзүүлэхийн тулд өмгөөлөгч гэдэг хүн машин тогтмож байдаг тийм. За ойлголоо. За тэгэхээр одоо болохоор салбар руугаа жоохон асууя гэж бодож байна. Та болохоор захиргааны хэрэг дээр одоо мэргэжсэн өмгөөлөгч байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо захиргааны хэрэг нь бусад одоо иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээс үндсэн хуулиас гэдэг ч юм уу юугаараа ялгаатай гэдэг юм болоо. За би яг нөгөө сургууль төгсөөд захиргааны шүүхт ажиллаж байгаад ингээд захиргааны эрх зүй чиглэлээр дагнан өмгөөлөл нэг хэсэг одоо болцоо хийдэг байсан. Тэгэхээр намайг нөгөө хүмүүс нөгөө захиргааны эрдэнэ гээд яриад идэгюм байлээ л дээ манай салбарынхан бол. Яг би бол эрүү иргэний салбарын маргаануудаар бас орж ил байдаг. За захиргааны эрх зүйн салбар бол эрүү иргэнээсээ иргэний болон эрүү иргэний одоо салбараасаа одоо юугаар онцлог байв те. Одоо маш энгийнээр бол төр иргэн хоёрын хоорондын тэнцвэргүй байдлыг л хангадаг ийм салбар юм. Өөрөөр хэлбэл төрийн гаргасан шийдвэрийн улмаас энгийн иргэний эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдолд захиргааны эрх зүйгээр буюу захиргааны шүүхээр өөрийнхөө эрх хөлсний ашиг сонирхлыг хамгаалдаг. За бусад хоёр салбар эрх зүйн шүүхээсээ ялгаатай онцлог нь юу вэ гэх юм бол захиргааны эргийн шүүх өөрөө нотлохоор цуглуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагатай би одоо ингээд өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хэрэг хамгаалаад гаргалтж байгаа тохиолдолд төрийн байгууллагын гаргасан шийдвэрт одоо зөв үү буруу юу гэдгийг дэнслэхийн тулд энэ нөгөө төрөний тайлбарласан төр иргэн хоёрын тэнцвэргүй байдлыг буюу эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлтэй төрийн байгууллага, эрх мэдэл сул иргэн хоёрыг тэнцвэртэй хангахын тулд захиргааны эргийн шүүх өөрөө санаачлахаар нотлоход цуглуулдаг. Энэ бол манай захиргааны процессын хуулийн дээр 7 дугаар зүйл дээр нь маш тодорхой шүүх нотлох зарчим гэдэг ингээд бүр тодорхой хуульчлаад өгсөн учраас энэ бусад хоёр иргэн эрүүгийн одоо шүүх болоод иргэн эрүүгийн салбараасаа бол одоо ялгагдах гол онцлог нь тэрэн дээр одоо оршиж байгаа. За тэгэхээр та одоо ингээд захиргааны хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаад явж байхад мэдээж хэрэг бусад хэрэгүүд дээр ажилласан. Гэхдээ энэ удаа бол би захиргаалаа илүү чиглэж асууя гэж бодож байна. Захиргааны эрх зүйн хүрээнд явагдсан таны өмгөөлжсэн кейсүүдээс хамгийн онцлог гэх юм уу анхаарал татгууц кейс байсан гэвэл юу байх вэ? За одоо 10 жил өмгөөллөхэд бас баггул маргаануудад орсон байна. За яг одоо онцлог гэх юм бол одоо бүхэл маргаан өөр ингэсэн онцлогтой байдаг тий. Тэгэхээр машин сонин содон маргаанууд ч нилээдгүй байдаг. За цаг үетэй холбоотойгоор тэгвэл тайлбарлая тий. За хамгийн их одоо хүмүүсийн сонирхдаг явал хүний хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой төрийн албаны маргаанууд одоо их хүний сонирхлыг татдаг юм байлээ л тий. За одоо жишээлбэл энэ их бас юм цаг үеийн циклтэй холбоотой их байдаг юм шиг байгаа ингээд хараад байхад сонгуулийн одоо үеэр тий одоо ингээд төр засаг солигдоод сонгуулийн дүнд ингээд шинээр парламент үүсээд засгийн газар шинжлэгдсэнтэй холбоотойгоор ингээд сайд дарганаар ингээд солигддогтой холбоотой төрийн албаагч нар бас их одоо ингээд үндэслэлтэй үндэслэхүүгээр ажиллаж халагдах тохиолдол бас их байдаг тий. Ажиглаж энэ дээр бол захиргааны шүүхээр бол хүмүүс их маргадаг юм одоо төрийн байгууллагын албаагч, төрийн албаагчтай холбоотой ажиллаж чөлөөлөгдсөн хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой маргаан захиргааны эргийн шүүхтэн эсэлж байгаа. Тэгэхээр энэнийг одоо ямар байдлаар түлхүү шийдвэрлэж ийнө гэвэл за хуучин буюу одоо 2000 одоо 16 онд захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болоод 2016 оноос захиргааны ерөнхий хууль одоо шинжилэн одоо батлагдсантай холбоотойгоор хоош харилцаатай хуваагаад үзэх юм бол за өмнө нь бол одоо харьцангуй төрийн албаны маргаан их байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл төрийн албаагчийг чөлөөлөөд үндэслэхүй чөлөөлсөн тохиолдолд шүүхийн байгууллага буцаагаад ажилтнанд томилоход ажилгүйс хугацааны цалин өссийг бол бүхэлд нь төр дааж одоо нэгсэндээ шүүх ажилтны хүлээ тогтоосон тохиолдолд төр дааж шийдвэрлэдэг гэсэн. Одоо яаж ийм нөхөр захиргааны ерөнхий хууль батлагдсан хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албаагчийг үндэслэхүйгээр ажилласан чөлөөсөн тохиолдолд
ажилтгүйгээр үндэстгүйгээр чөлөөлөө шүүхийн байгууллага ажлын байранд нэгүүлэн тогтоогоо шийдвэрсэн тохиолдолд ажилтгүй байсан хугацааныхын цалин өсийг төр дааж төлөөд тэр шийдвэрийг гаргасан буруутай удирдах албан тушаалтнаас төрийн байгууллага тусдаа нэхэмжлэл гаргаад иргэний шүүхээр тэр одоо олгосон цалин өсийг төрийн санд буцаагаад одоо төлрүүлдэг ийм системээр одоо бид шилжчихсэн. За шүүхийн практик дээр бол төрийн албаны зөвлөл энийг хариуцаж одоо төрийн санд буцаан төлөвлөх ажлыг хариуцж байгаа. За энэтэй холбоотойгоор нэгж болоод референт албан тушаалтнууд бас ажиллаж байгаа. Энэ албан тушаалтууд буруутай шийдвэр гаргасан төрийн албан хаагч буюу удирдах албан тушаалтнаас буцаагаад цалин өсийг иргэний журмаар нэхэмжлээд төрийн санд төлөвлөж байгаа. Ийм ач холбогдолтой байгаа. За энэтэй холбоотойгоор нөгөө төрийн албан хаагчийг дур зоргоороо сольдог, халдаг энэ нь бол харьцангуй багассан. Тэгэхээр бол чөлөөлөгдөөд хууль бусаар чөлөөлөгдөөд энэ хүнийг хууль бусаар халаад чөлөөлчих юм бол тэр албан тушаалтан чөлөөсөн одоо удирдах албан тушаалтан эрх бүхий албан тушаалтан өөрөө тэр цалин хөлсийг буцаагаад төлөх нэ, хариуцж төлөх нэ гэдэг одоо ийм хуулийн систем рүү шилжчихсэн учраас энэ төрийн албаны маргаан дээр бас хүнийг дур зоргоор хаалдаг ийм юу бол харьцангуй багассан юм байна. Тэгэхээр бол хүмүүс бол тийм хариуцлагыг чангатгсан мөнгөний хүртэл өөрөө цалингийн төлж байгаа учраас одоо бас ажил олгогчийг төлөөлж байгаа буюу төрийн удирдах албан тушаалтнууд бас дур зоргоороо шийдвэр гаргах нь бол харьцангуй бас багассан. Нөгөө талдаа бас ингээд шийдвэрлэгдэж байгаа төрийн захиргааны иргэн шүүгээр эцлэн шийдвэрлэгдэж байгаа маргаануудыг ингээд тоймыг хараад үзэхээр бас дагаад төрийн одоо шийдвэр бас хуульд нийцэж гардаг. Буюу дан нэхэмжлийн шаардлага хангагдаад байх биш. Хариуцагчийн нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод хариуцагчийн тал шийдвэрсэн тохиолдлуудын хувь бол нэлээд өссөн байгаа харагдав. За ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо 10 жилийн турш өмгөөлөгч хийсэн хүнд мэдээж ярил одоо таны хэлсэнчлэн олон янзын кейсд орж байгаа. Тэгэхээр та кейс хүлээж авахаас татгалзсан тохиолдол байдаг уу? Ямар тохиолдолд татгалздаг вэ? За байгаа байлгүй яах вэ те. Нэлээдгүй бас хүлээж авахаас татгалзсан тохиолдлууд байна. За хамгийн түрүүнд бол үйлчлүүлэгч маань надад итгэж тулгарсан асуудлаа ярихгүй өмгөөлөгчөөс нуугаад байгаа тохиолдолд би татгалздаг. Ягаад гэвэл нэгдүгээр надад итгэхгүй байна уу? Хоёрдугаар би үйлчлүүлэгчтэй бас итгэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр харилцан итгэлцэл үүсч чадахгүй байгаа тохиолдолд буюу үйлчлүүлэгч маань надад итгэхгүй би ч одоо үйлчлүүлэгчтэй үл итгээд байгаа тохиолдолд хизээч энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй учраас бол энэ тохиолдолд би голцоо татгалзаад өмгөөллийн үйлчлэгээ үзүүлэхээс татгалзаад гэдэг энэ тохиолдол байна. За ойлголоо. Тэгэхээр одоо хоёлаа нөгөө подкастын эхлэл хэсэгт бас ярилцж байсан нөгөө өмгөөлөгч бол буруутай байсан ч аваад гарна гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр тэр нь болохоор одоо магадгүй өмгөөлөгчийн ёс зүйн дүрмтэй, магадгүй таны хувь хүний ёс зүйтэй зөрчилдөх тохиолдлууд байж болно шүү дээ. Тэгэхээр та одоо ёс зүйн хувьд хэцүү гэдэг ч юм уу те. Одоо таны ёс зүйтэй зөрчилдсөн тийм шийдвэр гаргаж ирсэн тохиолдол байгаа юу? Миний ёс зүйтэй зөрчилдсөн шийдвэр үү? Одоо миний хувьд гаргасан шийдвэрийг асууж шүү дээ те. За бас байгаа юм байна. Бас энэ талаар бодож үзэж байгаагүй юм байна. Тэгэхдээ бол яг дотоод хүмүүс маань буруудаа энэ хүний буруудаа гэж бодоод байгаа ч нэгэн үйлчлүүлэгч маань намайг зориод ирсэн ингээд би хууль зүйн тусалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа тохиолдолд энэ хүний мянга буруу байсан ч гэсэн би бол нөгөө түрүүнд тайлбарласан тохирсон одоо шил ирүүдээр бол тохирсон яа шийдвэрлийг агуулгах нөгөө талдаа миний үйлчлүүлэгчийн мянга буруу байсан ч одоо энэ өмгөөлөгчдийн донд нэг юм сайхан яриад ялагдаад гарсан ч одоо өөрийнхөө хэмжээнд бүх чадлаараа үйлчлүүлэгчтэй чин сэтгэлээс үйлчлэгээ үзүүлээд хуульд байж болох бүх арга хэрэгслийг ашиглаад ингээд ялагдж байгаа тохиолдолд бол одоо сайхан байдаг. Яг тэрнтэй адилхан тийм. Ингээд одоо миний үйлчлүүлэгчийн буруу байсан ч би бол чадхаараа л одоо хууль зүйн үйлчлэгээ үзүүлэх ёстой учраас чадхаараа хичээгээд за ингээд одоо миний зарчмаас зөрчилдсөн ийм тохиолдол гарч байгаа байхгүй. Энэ тохиолдолд шүүх бол одоо мэдээж зүгийнхэн талд дэнсэлж байгаа. Энэ тохиолдолд бас харамсдаггүй. Гэхдээ бол дотоод хүнтэйгээ бол бас зөрчилдсөн ийм зүйл бол байгаа. За ойлголоо. За одоо нэгэнт дотоод хүн ярьсныхаа одоо хүний талаар бас нэг жоохон асууя гэж бодож байна. Та өмгөөлөгч болсондоо харамсаж үзсэн үү? Өөр карьерийн сонголт хийх байжтэй гэдэг ч юм. Эсвэл өмгөөлөгч болоогүй бол өөр ямар ажил хийх байсан бэ? Би одоо
одоо яг харамсаж үзсэн үү гэж бодож байхад бол би бол харамсажсэн тохиолдол бол одоохондоо надад таалаг. За өмгөөлөгч болоогүй бол би шүүгч болох гэж л хичээх байсан болов гэж өөрийгөө бодож байна. Тэрнээс биш бол би бол өмгөөлөгч болсондоо өнөөдрийн байдлаар бол харамссан тохиолдол. Надад бол гайхаггүй. Тийм ямар ч байсан хуульч энэ системд л хар багасаа л би ер нь хуульч болно гэж бодож явдаг байсан. Тэгээд энэ чиглэлээрээ ч гэсэн ингээд нөгөө хичээлүүдэд сонгосон оролцож 10 жилийн сургуульдаа ч гэсэн нийгмийн ухааны хичээлдэл илүү сонирхолтой байсан л та. Тэгээд хуульч болно гэсэн зорилготой л байсан. Гэхдээ өмгөөлөгч болоод бол өнөөдрийн байдлаар харамссан юм бол надад бол гарсан тохиолдол алга. Өмгөөлөгч болсондоо харамсаагүй гэдэг бас сонсоход таатай мэдээ юм л та. Тэгээд түрүүний яг өмгөөлөгчийн одоо эрх зүйн байдал гэдэг л чи тээ. Эрх зүйн байдлын тал дээр ярихад бол за шүүх танхимд одоо хоёр талаас мэтгэлцэж байхад нөгөө талаас одоо прокурор байлаа гэж бодоход манай талаас одоо өмгөөлөгч талаас өмгөөлөгч маань гарч ирж штэ. Тэгэхэд магадгүй прокурорын эрх зүйн байдал эрх хэмжээний эрх мэдлийн хэмжээ нь өмгөөлөгчөөс арай дээгүүр байдаг ч юм уу те. Тиймэрхүү байх асуудлууд бас байдаг байх гэж бодож байна. За яг хөө ийм тохиолдолд яг манай одоо прокурорын байгууллага маань болоод өмгөөлийн байгууллага маань одоо харилцан тэнцвэртэй л оршиж байгаа одоо юу нэ тэд байж бид байна, бид байж тэд байна гэдэг шиг те. Өөрөөр хэлбэл нэг л хуульч гэдэг хуулийн байгууллага гэдэг систем дотор шүүх, прокурор, өмгөөлөл те мөрдөх байгууллагууд ингээ бүгд харилцан тэнцвэртэй хуулиар хүлээсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэл оршин тогтнож байгаа те. Өөрөөр хэлбэл бүгд л нэг модны салаан хүчрүүд бид. Энийг бүгднийг нь хуульч гэдэг нэрийн дор зангидаад одоо хуульч гэдэг эрхэм алдараар бидээ яаж байгаа чиглэлээрээ өмгөөл прокурор. За яг хөө энэ нөгөө бүр нарийн яриул хідүүлээ нөгөө бүр эрх зүйн систем рүүгээ л орох болох гэдэг юм л та. Тэгэхээр яг хөө прокурор хүн бол хэргийн явц болгонтой танилцаад явдаг тийм. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн бүх одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж явах бүгднтэй танилцаад явж идэг. Өмгөөлөгч хүнд юу байдаг вэ гэхээр үйлчлүүлэгчид яллагдагчаар татсан тогтоолыг гардуулал бид гар барьдаг ганц одоо баримтчиг нь одоо яллагчаар татсан тогтоолыг л бид харж одоо ажиллаа хийдэг тийм. Яллах дүнэлтийг гардуулаад шүүх рүү шилжүүлэх болж байгаа тохиолдолд буюу шүүх рүү одоо мөрдөх байгууллагаас шүүх рүү гин буруугчийн дэнслүүлэхээ шилжүүлэх саналтаагаар хөргүүлэх чинь гэсэн тохиолдолд бид хэрэгтэй танилцах эрх нь үүсдэг. Тэгэхээр бол энэ бас одоо нэг л одоо хууль тогтоогч манай эрх зүйн системийнхаа хувьд ингээд тодорхойлцсон байгаа учраас бол одоо энийг бол яриад байвал одоо хэцүү баг. Гэхдээ бол бид бол харилцан тэнцвэртэй оршоод чигүүргээ хэрэгжүүлээд одоо хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд л ажиллаа хийгээл явж байна тий. За тэгэхээр тэгвэл одоо Монгол улсын одоо хууль сахиулах за хуулийн салбарт гэж хэлчихье. За тэгээд өмгөөлийн салбарт таны бодлоор өөрчлөх боломжтой байсан бол өөрчлөгдөөсэй гэж хүсдэг нэг зүйл гэвэл юу байх вэ? За одоо дутагдж байгаа зүйлийг л асууж байгаа шүү. Тэгээ өмгөөлөгч хүний хувьд юу өөр байвал одоо та гоё ажиллах боломжтой бай гэж боддог тийм. Яг бидний хувьд бол түрүүн ч бас тайлбарлаж ирсэн. Одоо өмгөөлөгчийн өгсөн хүсэлтийг одоо ингээд нэг бүрчлэн аваад шийдвэрлэждэг байгаасай тий. За хууль зүйн баталгааг ингээд эдлүүлждэг байгаасай. Ингээд харилцан ойлголцоод бас ингээд нэг л одоо нөгөө хуульч гэдэг салбарын хүмүүс юм чинь харилцан ойлголцоод бүгдээрээ ингээд ажлаа урагшлуулаа явуулдаг байгаасай гэж бол хүсдэг. Зөвхөн практик байдлаасаа тий. Харин хууль зүйн хувьд ямар баталгаагаар одоо өмгөөлөгчийн байр суурийг илүү хангаад өгөөсэй гэж хүсдэг вэ гэдэг тодорхойлтыг хэлхийн тулд би өмгөөлөгчнөөс нийт ингээд санал асуулгыг аваад одоо хууль тогтоох үйл ажиллагаанд өмгөөллийн байгууллага илүү их оролцуулаасаа гэж би бол хүсдэг. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн байгууллагаас салбарын хуулийг батлах гад ингээд саналаа төслөө боловсруулад хууль тогтоогчоор дамжуулаад хууль тогтоогчид одоо салбараараа дамжуулаад хөрвүүлж байгаа тохиолдолд заавал хуульчийг болоод тэр тусмаа практикт ажилладаг өмгөөлөгчнөөс санал авдаг энэ чиглэл рүүгээ одоо түлхүү оруулж боловсруулах ажлын хэсэгт хуульч өмгөөлөгчдийг илүү оролцуулаасаа гэж би бол хүсдэг. Зөвхөн одоо энэ өмгөөлийн салбарын үйл ажиллагаа явуулж байгаа гэхээс өлдөө бүх салбарын хуулиуд дээр одоо оролцуулж ажилуулдаг болох юм бол илүү энэ нөгөө одоо практик хэрэгжих боломж нь буюу хуульчийн нүдээр харахад арай өөр байх болов уу гэж бас
санал шүүмжид тусгадаг байгаасаа л гэж бол хүсдэг юм тий. Одоо хууль тогтоох эрх мэдэл маань бол улсын хурлын хуралд байж байгаа шүү дээ. Тэгэхээр улсын хурлын гишүүд одоо жишээ нь өмгөөлөгч одоо яг практик дээр одоо тань шиг 10 жил ажилласан өмгөөлөгчийн дайтай тэр хуулийг мэдж байгаа юу үгүй юу гэдэг бол бас асуудалтай. Бодит байдал дээр яг хэрэгжиж одоо нутагших боломжтой тийм хуулийг шууд баталж чадж гинөө гэдэг асуудалтай тий. Тэгэхээр тэр агуулгаараа одоо өмгөөлөгчдөө суульчтаасаа саналаа аваад ингээд хуулиа баталдаг байгаасаа гэсэн. Тийм. Одоо зүгээр нэг юм санал аваад орхих биш дээ. Бүр ажлын хэсэгтээ ажилуулдаг. За энэ чиглэлээр манай өмгөөллийн холбоотой, хуульчдын холбоотой хамтарч ажилладаг. Одоо тэгтээ бас нэлээдгүй бас хуульчдын холбоотой хамтарч ажиллаж байгаа зүйлүүд харагдаад байх шиг байна. Яг энэ ирчээ улам ингээд улам дэлгэрүүлээ те. Хуульч өмгөөлөгч салбарын хуульч нарыг тэр хууль тогтоох үйл ажиллагаанд илүү төлхөө оролцуулаад бовсруулах ажлын хэсэгт илүү төлхөө оролцуулаасаа гэж бол хүсдэг юм. Тэгэх юм бол одоо энэ чинь одоо практикт хэрэгэлдэг хуульч нарын тэр хуулийг хэрэгэлдэг хуульч нарт бол одоо батлаад өгсөн хуулийг хэрэгэлдэг хуульч нарт илүү одоо үр дүнтэй байх юм болов уу гэж бол. Тэгээ хуульч өөрөө хоёрдмал салаа утгагүй нэг мөр ойлгогдох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг одоо бүр хуулийн хийдэл гэж бидний яа. Тэгтээ энийг аль болох одоо хийдэлгүй хоёрдмал салаа утгагүй болгоход хуульч өмгөөлөгчд илүү оролцох. Боломжтой юм болоо гэж оролцох ёстой юм болоо гэж бол хараад байдаг. Тийм байна. Таны ярихыг сонсоод би бас яг тийм байсан байх штэ гэж анзаарч байлаа. Миний хувьд бол тэгж л хараад байгаа юм. За ойлголоо. Тэгэхээр одоо хоёлаа ерөнхий дүгнэлт хэсэг рүүгээ оръё. Дүгнэлтээс өмнө таныг одоо таны дараа өмгөөлөгч болсон эсвэл болчихж байгаа одоо оюутан байгаа залуучуудаа зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? За одоо надаас ч бас багбул хуульч нар өмгөөлөгч нар төрж байгаа шиг байна. Бас зарим нэгэнд нэг өтөр төцөвлийн гишүүн гэдгээрээ бас нэг өмгөөллийн үнэлхийн хардуулж илаад маш их залуужж जैन. Тэгээд бас чадварч जैन тий. Зөвхөн өгөх зөвлөгөө гэх юм бол миний хувьд бол өмгөөлөгч нар чин сэтгэлээсээ хоёргүй сэтгэлээр одоо үйлчлүүлэгч байгаа төлөө ажилтдаг байхад туршлага гэдэг зүйлийг худалдаж авч болохгүй гэдэг шиг андаа таны үйлчлүүлэгч таныг зориод ирдэг болно шүү. Тэгэхээр чин сэтгэлээсээ нэг хүнд үйлчлэлсэн байхад чин сэтгэлээсээ нэг хүний эрхийг хууль зүйн хувьд хуулийн хүрээнд одоо бидний ярьдгаар те чин сэтгэлийн одоо тултал үйлчлэгээ үзүүлсэн байхад эргээд таны үйлчлүүлэгч сонголт нь та өөрөө байна шүү. Тэгэхээр залуу хуульч өмгөөлөгч нар маань салбартаа эзэн өөрийнхөө мэдлэг боловсролыг аль болох одоо илүү дээшлүүлж практик судалгаа болоод онлайн судалгааг маш сайн хийдэг байгаарай. Тэгэхээр нөгөө өмгөөлөгч бол илүү одоо та хөгжих боломжтой шүү те зөвхөн нэг салбар эрх зүйн гэхээс илүүтэйгээр бусад бүх хууль зүйн хувьд хөгжих боломжтой шүү. Тийм учраас та өөрийгөө дайчлаарай л гэж би бол залуу шинээр болж байгаа хуульч өмгөөлөгч нартай бол одоо хэл юм да тий. Би ч бас өөрөө голон залуу юм шүү дээ тий. За баярлалаа. За тэгэхээр за одоо сүүлийн хоёр асуулт. За энэ Эрдэнэ өмгөөлөгч өөрийгөө нэг үгээр тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? За ястаа бодож байгаагүй байх шүү тий. Нэг үгээр тодорхойлвол итгэл даах үс байхыг хичээн дээр хичээлээ. Итгэл даах үс байна даа гэж одоо хариулна да. Тэгэхээр магадгүй итгэл даах үс байна гэдэг бол хуульч өмгөөлөгч хүний хувьд хамгийн том чухал нэг ур чадвар гэх юм цаашаа одоо шинж чанар юм болоо тий. Баярлалаа. Таныг өнөөдөр 10 жилийн туршид юм амжилттай өмгөөлөгч хийж байгаад бас таны энэ итгэл даах үс байгаа шинж чанартай нөлөөлсөн байх гэж бодож байна. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуулт юм байна хоёлаа 10 жилийн дараа одоо 2036 онд та өөрийнхөө ирээдүг хэрхэн харж байна вэ? Тэгээд өмгөөллийн салбарын ирээдүг бас хэрхэн харж байна вэ гэж асуумаар байна. За 10 жилийн дараа гэх юм бол одоо манай нийгэм бол миний харж байгаагаар одоо энэ цахим тэгээ химэл оюун ухаанд суурилсан одоо ирээдүрүү одоо Монгол улс ч гэхгүй дэлхийн нийтээр одоо тийш алхаж байна тийм. Тэгэхээр бол өмгөөлийн салбарыг бол би бас тэргээр төсөөлөд байгаа. Илүү химэл оюун ухаанд суурилсан, илүү их одоо цахим платформд суурилсан ийм системээр бол шилжих юм байна. Тэгэхээр бол шүүхийн байгууллага болоод прокурорын байгууллагууд одоо бусад хуулийн байгууллагууд ч гэсэн бүгд цахим систем рүү шилжээд одоо цахим нотлох баримт гэдэг одоо хилцүүлгүүд явагдаад за цахимаар одоо шүүх хуралдаанд бид бол ороод эхэлсэн тий
Иймэрхүү байдлаар цахим платформыг ашиглаад хиймэл оюун ухаанд суурилсан ийм нийгмийн хөгжилд тэртээ явж байгаа учраас бид ч гэсэн одоо өмгөөлийн салбар бол ирээдүйд энэ цахим системээр бол илүү түлхүү одоо анхаарал хандуулах хэрэгтэй гэж бол харж байгаа. Тэгэхээр бол 2036 онд энэ нэрчээр хурцтай хөгжих юм бол өмгөөлөгч явдаг биш өрөөнөөсөө ажиллаа хийдэг. Өрөөндөө суугаад одоо цахим хэрэгсэл буюу AI, мэдээллийн технологиг бүгдийг ашиглаад олон ажлыг нэг байрнаас амжуулдаг ийм системээр бол ийм одоо нийгэм рүү бол бид шилжих байхаа гэж харж байгаа. Тийм учраас аль болох одоо энэ мэдээллийн технологи 90-100 руугаал чиглэхийг л одоо хичээж байна тий. Тэгээ манай Мөнгөлийн холбооч гэсэн энэ чиглэл рүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Аха. За ойлголоо. За тэгэхээр өнөөдөр тантай ингээд ярилцсны үр дүнд одоо дүгнэлт хийе гэдэг юм бол өмгөөлөгч гэдэг хүн бол итгэл даахуйц үйлчлүүлэгч хадлуу чин сэтгэлээсээ ингэж ажиллах хэрэгтэй. За тэгээд өмгөөлөгч гэдэг бол одоо кинон дээр гардаг шиг те гин буруутай хүнийг гэх юм уу одоо эрүүгийн салбар дээр ярих юм бол гин буруутай хүнийг гин буруугүй юм шиг болгоод гаргаад ирдэг тийм ижидтэй хүн биш. Өмгөөлөгч гэдэг хүн бол яг тэр хүний эрх зүйн байдлыг байх ёстой зөв юунд нь одоо үр дүнд нь хүрэхийн төлөө ажилладаг. Яг зөв. Тэгэхээр бол үндсэндээ бол товчхондоо хэлэхэд өмгөөлөгч гэдэг бол танд хуулиар ямар боломж байна? Танд хуулийн хувьд таны хийсэн үйлдэл ямар хариуцлага хүлээх ёстой байна? Яг энэ чинь тохирсон танд хууль зүйн үйлчлэгийг буюу таны эрх хуулиас ашиг сонирхлыг хуулийн өрөөнд бүрэн дүүрэн хамгаалахад ийм л зорилготой хүн шүү. За ойлголоо. За маш үр дүнтэй ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээд ярилцлагын туршид магадгүй миний асуултанд донд байгаагүй таны ярмаар байсан олон нийтэд нэг хэлчихэмсэн да гэсэн зүйл байгаа юу? За таны ярилцлага бас одоо намайг зорж ирсэн танд бас их баярлалаа. Маш өгөөжтэй бас их сонирхолтой асуултууд байна. За урд өмнө бас бодож байгаагүй, бодож ирсэн ч бас хэлж үзэж байгаагүй ийм зүйлүүдийг бас асуусан танд их баярлалаа тий. Тэгэхээр бол өмгөөлөгч танд үргэлж эрх зүйн тусалцаа үзүүлэхэд бэлэн байна шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн манай подкастын зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч Инх Эрдэнэ байлаа. Баярлалаа. Баярлалаа.